За та бүхэндээ энэ сайхан амралтын өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө бас энэ TEDx-ийн ивентийг зохион байгуулж байгаа Хангуул дистрикт, за мөн Анунгоо, за энэ ивентийг бас дэмжиж оролцож байгаа манай Хаан банкны хамт олон, за мөн Глобал сангийн Сүрээ дох бэлгийн замаар дамжих халдварын энэ төслийн хамт олонд талархснаа илэрхийлье. Тэгэхээр өнөөдөр бас нэлээд хэд хэдэн илтгэл бол эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндэлүү чиглэсэн ийм илтгэлүүд байгаа. Тэгэхээр оролцогч нар залуучууд та нарыг бол бүгдээрээ яг ахлах сургуулийн ийм залуучууд голдуу байх шиг байна. Бид нар ер нь нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд хамгийн чухал зүйл бол олон толын хамтын ажиллагаа байдаг. Би яг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг төлөөлж ирж байгаа ч гэсэн энэ нийгмийн эрүүл мэндийн асуудлыг зөвхөн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв эрүүл мэндийн салбарын асуудал ерөөсөө биш байдаг. Тэр дундаа олон нийтийн оролцоо, ялангуяа өсвөр үеийнхний оролцоо хамгийн чухал. Тэр би бас оролцогч нарыгаа та бүхнийгаа хараад илүү та нар руугаа чиглэсэн ийм яриагаа тэгж чиглүүлэх юм байна гэж ойлгож байна. TEDx-ийн маань би анхудаага энэ мэдээлэл ингэж өгч байна. За дөрмийн хувьд бол бас аль болох нөгөө текст багтаа зөвхөн зурган мэдээлэл агуулах хэрэгтэй байна. Би нэг жоохон текст бас агуулсан. Гэхдээ илүү зураг дээр нь хэдүүлээ ярилцаад явъя. Доктортой хөгжлийн зорилт гэхэд дэлхийн маань хаашаа явж байгаа юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр дэлхий ерөөсөө нийтээр л энэ доктортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийн төлөө олон улс орн хичээл зүтгэж ажиллаж байна. Тэр дундаа Монголын эрүүл мэндийн салбар, бусад салбарын маань энэ доктортой хөгжлийн зорилтуудыг хэр төвшөнд биелүүлж гин гэдгээрээ энэ зорилтонд хүрэх нь үгүй юу? Бидний үйл ажиллагаа ер нь ямар байгаа юм бэ гэдгийг хардаг. Тэгэхээр доктортой хөгжлийн зорилт маань ийм үндсэн 17 зорилт байдгийг бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тэгвэл энэ нийгмийн эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн асуудал маань аль зорилтонд нь хамаардаг гэж та бүхэн бодож байна. За магадгүй ихэнх нь 3 буюу эрүүл мэндийг дэмжих гэд бодож иж магадгүй. Гэтэл нийгмийн эрүүл мэндийн асуудал түрүүн би хэлсэн олон салбарын олон хүчин зүйлээс хамаардаг ийм зүйл байдаг. Тийм учраас энэ 17 зорилт 17-оо биелэх нь нийгмийн эрүүл мэндийн асуудал байдаг. Энэ дээр байгаа яг үндсэн эрүүл мэндийн үзүүлэлтүүд илүү нөгөө 3 дахь зорилт буюу эрүүл мэндийг дэмжих тал руугаа чиглэсэн энэ индикаторууд голдуу байдаг. Гэтэл бусад энэ зорилтуудыг харъя. Тухайлбал баталгаа дундны ус ариун цэврийн байгууламжаар хангах асуудал. Энэ баталгаа дундны ус байхгүйгээр бид нар нийгмийн эрүүл мэндийн асуудлыг ярих боломжгүй л гэсэн. Гендрийн асуудал байж байгаа, дид бүтцийн асуудал байж байгаа. Залуучууд магадгүй сүүлийн жилүүдэд хоцолтой холбоотой бид нар сурон унах, за скутер унах ийм зүйлүүд байж. Тэгээд дасгал хөдөлгөөнхий эрүүл бай гэдэг ийм зүйлүүдийг бид нар өөрсдөө уриалдаг. Гэтэл тэр дид бүтцийн асуудлуудыг шийдэхгүйгээр энэ биелэх ямар ч боломж байхгүй. Тэр скутерээ унах замыг бэлдэж өгөхгүйгээр бид нар явган зорчигчтойгоо асуудал үүсээд байна шүү дээ. Тэгэхээр ийм олон чиглэлийн үйл ажиллагаанууд хамтарч иж нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийддэг. Дэлхийн нийтээр бол зүгээр all for health, health for all гэдэг байдлаар явдаг. Би зүгээр зориуд энийг нийгмийн эрүүл мэнд бүх бодлогод гэж. Өнөөдөр бүх бодлогод нийгмийн эрүүл мэндийн асуудал байна уу юу гэж харах юм бол тийм биш байгаа. Ер нь зам тээврийн асуудал ярьсан ч тэр, байгаль орчны асуудал ярьсан ч тэр, боловсролын асуудал ярьсан ч тэр, энэний цаад бүгд зорилго нь барилга байшин барайл явлаа, зам тээвэр бариад хөгжүүлэл явлаа. Энэний цаадах бүх зорилго нь юу вэ гэхээр та бидний хүн гэдэг зүйлийг амьтных бол баг амьтных гэж бид нар ер нь бодохгүй дээ. Байгаль орчных гэж бид нар ерөөсөө бодохоо байцсан. Уул нь One Health гэдэг энэ бодлого дотроо байгаль орчин, мал амьтан, хүн бүгд хамтдаа байж ижил энэ эрүүл аж төрөх нөхцөлийг бий болох ёстой. Гэтэл одоо бол зөвхөн хүн гэдэг байдлаар л бид нар бүх зүйлийг харж байгаа. Тэр барьж байгаа зам, барилга байшин, энэ барилгад хэрэгжилж байгаа будаг ямар найрлагатай байна гэдэг энэ бүх зүйл эрүүл мэндийн төлөө л байдаг. Энэ будган дотор хар туглаг байгаа юм уу, үгүй юм уу? Энэ лаканд хүртэл янз бүрийн дэгдэмхий органик нэгдлүүд байж идэг. Энэ дэгдэмхий органик нэгдлүүд маань хүний биед ямар эрүүл мэндэд ямар хор нөлөө үзүүлж байна? Тэрийг яаж хор нөлөө багтаа ийм бүтээгдэхүүнүүд бид нар бий болгох вэ гэдэг чиглэлөө бүх
үйл ажиллагаа явуулж явах хэрэгтэй. За тэгээд нийгмийн эрүүл мэнд бүх бодлогод гэхээр бид нар өнөөдөр дэлхийн нийтээр ялгаагүй энэ зөвхөн Монголын асуудал биш л дээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хараад эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь үнэлдэг. Эрүүл мэндийн салбарыг. Өөрөөр хэлбэл эмнэлэгт очиод оочр ихтэй үйл эрүүл мэндийн салбар муу байна гэдэг энэ үнэлэмжийг хэлдэг. Эмнэлэгт очиод үйлчлүүлэхэд ямар нэгэн асуудал үүсэх юм бол эрүүл мэндийн салбар муу байна гэдэг ийм асуудлыг үүсгэж. Гэтэл хүний эрүүл мэнд гэдэг энэ зүйл маань ийм олон хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. Түрүүний өмнө хэлсэн өмнөх слайдтай яг л одоо ижил утга агуулга. Эмнэлгийн тусламж үйлчилгээнээс энэ эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлийн 20% нь хамаарж байгаа. 20% нь хамаарж. Үлдсэн 80% нь энэ олон зүйлүүдээс хамаарж. Нийгэм эдийн засгийн байдал, энэ барилгажилт, боловсрол, орлого, ядууралтай холбоотой энэ бүхий л асуудал. Орчны эрүүл мэндийн асуудал. Өнөөдөр яг өвөл бүх асуудал энэ лүү чиглэж байна. Орчны эрүүл мэндийг агаарын бохирдлыг ярихаараа бид нар зөвхөн гадаад орчны өөртөө нүдэнд харагддаг гадаад орчны агаарын бохирдлыг л төлхөө ярьж байдаг. Гэтэл нийт агаарын бохирдолтой холбоотой нас баралтын 60% нь 55% нь зөвхөн гадаад орчны агаарын бохирдлоос болж идэг. Үлдсэн 44, 45, 40% нь яах нь вэ? Дотоод орчны агаарын бохирдлоос болж идэг. Тэгвэл дотоод орчны агаарын бохирдол гэдэгт олон хүчин зүйлүүд. Саяхан хэлсэн тэр лакны дэгдэмхийн органик нэгдлүүд, тэр хар тугалаг, хүнд металлууд, энэ барилга байшинд агуулгаж байгаа зүйлүүд, энэ тоосчлтууд хэвсэн цэсрээс үүсэж байгаа. Магадгүй өнөөдөр тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал яригдж байгаа. Ирээдүйд чиглэсэн маш аюултай үйл ажиллагаанууд явж байгаа. Ялангуяа цахилгаан тамхи, ялгаа авахгүй янжуур тамхи яг л ижил төвшин. Энэ бүх зүйлүүд дотоод орчны агаарын бохирдлыг үүсгэж байгаа. Яагаад тэгэхээр цахилгаан тамхиа бид бүхэн чинь хаанч татаж болох юм бэ зохицуултгүйгээд ойлгоцсон. Адилхан утаа гаргаж байгаа. Энэ утаа тамхи гэдэг зохицуултаар явахд болохгүй юм ерөөсөө байхгүй. Гэхдээ хүн болгон тэгээд ойлгоцсон учраас зохицуулт зайлшгүй шаардлагатай байж байгаа. Эдгээр зүйлүүд бол дотоод орчны агаарын бохирдлыг бүгдээрээ л мэдж байгаа. Залуучууд та бүхэн бүгдээрээ ер нь одоо хамгийн надаас илүү сайн мэдж байгаа. Яг найз нөхөд чи яаж ийн? Хаа дуртай газар, спорт заалн дотор, автобусын дотор хүртлийн цахилгаан тамхиг татаад явж. Энэ бол дотоод орчны агаарын бохирдлыг үүсгэж. Тэрнээс шалтгаалсан нас баралтууд 40-с 45%-ийг эзэлдэг байна. За тэгээд бусад одоо хүчин зүйл нийтийн тээврийн хэрэгсэл хүртэл зам тээврийн энэ одоо үндсэн хоёр зүйлээс хамаарна гэж ойлгож байна. Нэг нь бол төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд. Энэ бол ерөнхийд нь 50%-ийг эзэлнэ. Нөгөө үлдсэн 50% нь та бид бүхний иргэдийн оролцооноос хамаарсан. Тэгэхээр зарим талаараа бид нар яг ер нь төр засаг тийм байна гэдэг нэг талаасаа шахах зөв, шаардлага тавих зөв бид нар эрүүл одоо аюулгүй амьдрахын тулд тэр шийдвэр гаргагч нарч бид нар шаардлага тавих зөв. Нөгөө талдаа бид нар өөрсдөөсөө хамаарах зүйлүүдийг иргэд маань залуучууд маань та бүхэн хийх шаардлагатай. Хувь хүний гаргаж байгаа шийдвэр, хувь хүний тэр сонголт маань төр засгийн гаргаж байгаа шийдвэртэй дүүцхүүц ач холбогдолтой гэж үзээд. Би залуучууд та бүхэн цугласан учраас та бүхэндээ хандаж уриалга байдлаар ингэж хэлж байна. Түүнээс өөр хурал зөвлөгөө, өөр юм дээр мэдээж шийдвэр гаргах төвшний хүмүүслүүд чиглэсэн мэдээллүүдийг төлхөө. Тэнд шаардлагатай тоо мэдээллүүдийг өг. За тэгээд амьдралын хэм маяг гээд одоо миний бас та бүхэндээ хандаж хэлэх гээд байгаа нөгөө зүйлч. Монгол хүний нас баралтанд нөлөөлж байгаа 35-аас 40%-ийн шалтгаан болж байгаа хоёр л өвчин байна. Зүрхний шигдээс тархины цус харуулт гэж. Одоо та бүхэн сүүлийн үед сошиал хөгжсөн учраас хүн болгон одоо янз бүрийн эмгэнэлтэй тохиолдол гарахаар дандаа постлдог. Тэрний тэгээд одоо гинт одоо нас урчлаа, эндчлээ гэдэг мэдээллүүд тавьдаг. Тэгээ ингээ мэдээллүүдийг харахаар үнэхээр одоо олон хүн ийм одоо гинтийн нас уралтаас шалтгаалаад нас ороод байгаа юм шиг ийм мэдрэмжүүд бид нэр төрдөг. А гэтэл яг бодит байдлаар бол одоохондоо бол тэр зүрх судас ны шалтгаантай өвчлүүд бол аажин буурч байгаа. Аажин буурч байгаа. Гэтэл архинаас шалтгаасан нас баралт Монгол улсад жилдээ хэд байгаа бол гэж бодож чинь залуучуудаа. 100 архины хордлогоос болж нас орсон. 500 мянган хүн зөвхөн архины хордлогоос болж нас орж чинь жилдээ.
Гэтэл нөгөө талд нь харах юм бол бид нар зам тээврийн ослоор олон хүн насвар мэдээж энэ бол баг гэж байгаа юм биш шүү. Зүгээр би дүүцүүлж харьцуулж одоо ойлгох байдлаар хялбар байдлаар та бүхэнд хэлж. Зам тээврийн ослоор жилдээ 500 хүн насварж байна. Амиа хорлолтоор жилдээ дахиад 500 хүн насварж байна. Тэгэхээр архины шалтгаантай насваралт энэ хоёрыг нийлүүлсэнтэй дүүцхүүц ийм тооны хүн насварж байна. Тэгээд тэр зүрх судасны өвчлөөр насварж байгаа хүмүүсийн эрсдэл хүчин зүйлийг дэлхийн нийтээр дэлхийн 204 улсад судалсан судалгааны мэдээлэл байгаа. Залуучууд сонирхоод үзүүлийн нээлттэй бүгдээрээ байж. Монгол улсад судалсан судалгаанууд байгаа. Тэгээ Монгол эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийн дундаж наслалтын ялгаа хэд вүлээ? 5, 6, 10, 9.2 байгаа. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүүсийн хувьд ямар ялгаа байна гэдээ ингээд хараад үзсэн тэр эрсдэл хүчин зүйлүүдийн хараад үзэхэд артерийн даралт тэгсэлт тамхи архи гэдэг шалтгаан эрэгтэйчүүдийн тэргүүлэх шалтгаан. Гэтэл эмэгтэйчүүдэд тэр маань 7-8 дахь шалтгаан болж байна. Даралт тэгсэлтийн эргээд харах юм бол тэр даралт тэгсэлтэнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу байх нь вэ? Нөгөө архи тамхи. Одоо сүүлийн үед зүгээр энэ хууль хилцэж байгаатай холбоотой хүмүүс асуугаад тамхи чинь ингээд сэтгэл санаа тайвшруулдаг. Үгүй ээ, бүр чинь тэр судсан чинь нөлөөлөд бүр сэтгэл санаагийн чинь урт хугацаанд тэр амьдралын чинь насыг чинь богиносгоно. Юун сэтгэл санаа тайвшруулах? Сэтгэл санаа тайвшруулах маш олон зүйл байна шүү дээ. Өнөөдөр энийг сонсоод эсвэл гараад ууландаа алхаад зааландаа очиж сагсаа тоглоод өчнөө л боломж байгаа. Тэгэхээр энэ амьдралын хэм маягийн асуудал энэ эрүүл мэндийг тодорхойлогч бас гол хүчин зүйлүүдийн нэг байна. За эцэст нь та бүхэндээ энэ нийгмийн эрүүл мэнд гэдэг. Ер нь нийгмийн эрүүл мэнд гэхээр юу юм бэ гэд олон хүмүүс бас асуудаг. Нийгмийн эрүүл мэнд гэж юу юм бэ? Ер нь нийгмийн эрүүл мэнд гэж маш энгийн. Зүгээр хамгийн энгийнээр бодоход бид нар маскал зөв. Ерөөсөө л юм. Нийгмийн эрүүл мэндийн ийм үндсэн 12 чиглэл байдаг. Гэтэ энэ хитрхи нөгөө текст ихтэй онлайн чиглэлүүд учраас би ерөнхийд нь энэ чиглэлүүд дотроос та бүхэнтэйгээ хамаатай зүйлүүдийг л гол нь хэлж. Түрүү миний хэлээд байгаа зүйл бол нийгмийн эрүүл мэндийн энэ эрүүл мэндэд салбар хоорондын төлөвлөлт менежментийн асуудал. Өөрөөр хэлбэл зам тээвэр, байгаль орчин, бусад салбаруудтайгаа бид нар хамтарч ажиллаж иж энэ асуудлыг шийднэ. Өшөө нэг асуудал мэдээж нийгмийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа тэр тогтолцоо, салбарт ажиллаж байгаа ажилтнуудын манлайлал чухал. Манлайлал гэхээр бид зөвхөн нэг удирдлагын асуудал биш гэдгийг та бүхэн бол залуучууд мэдж. Хүн болгон манлайлагч. Манлайлал үзүүлэх боломж. Эрүүл мэндийг хамгаалах чиглэл гэдэг маань тэр орчны эрүүл мэнд хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх энэ асуудлыг энэ бүрдүүлж чадах юм бол түрүүн зөндөө жишээнүүд хэдүүлээ бас ярилцлаа. Тэр скутерээр зорчих замыг бий болгочих юм бол энэ орчны нөхцөлийн бий. Гүйгээд гүйлтхий өглөө алхахыг ихэд зам дагуу автомашины зам дагуу алхаад автомашиныхаа утаа үнэрлэл бид нар яваад штэ. Тэгвэл тэр гүйлтийн тусгай зориултын замыг бид нар дугууны замыг бид нар бэлдээд өгмөр. Өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг мэдээж чухал. За нөгөө нэг асуудал нь эрүүл мэндийг дэмжих чиглэлээр энэ амьдралын хэм маяг дадал зуршлаа өөрчлөх энэ зүйлүүдийг үндсэн одоо чиглэл байдаг байна. 8 дахь үндсэн чиглэл нь бол түрүүн бидний одоо та бүхэндээ хэлэх гээд байгаа олон нийтийн оролцоо дэмжлэг. Та бүхний оролцоо, та бүхний дэмжлэг. Ханаа томооны үлрэл эхэлсэн байна. Сая тэр эрсдэл хүчин зүйлүүдийн дээр бас гарч байгаа вакцины асуудал байж байна. Вакциндаа хамрагт мэдээж та хэд маань зорилтод бүлгэх биш л дээ. Илүү нөгөө бага насны хүүхдүүдийг бодвол илүү одоо бас өөрсдөө аваа явж боломжтой чадвартай ийм хүмүүс. Гэхдээ вакцинд хамрагдахгүй нас гэж одоо хэлж болохгүй. Монгол улсын нөхцөл байдлаараа өнөөдөр 300 мянган тонн томоогийн вакцин л хийсэн. Тэгэхээр оролцооны хувьд бол яах ёстой вэ гэхээр ядч вакцинда бид нар хамрагдах ёстой. Хэрвээ вакцинда бид нар хамрагдаж чадахгүй бол олон нийтийн тээврээр ихэнх нь залуучууд автобусаар л зорчиж байгаа. Автобусанд өнөө өглөө бүгдээрээ ихэнх нь магадгүй автобусаар ирсэн баг. Автобусанд маск зүүсэн хүмүүс хэдэн хувийн эзэлж байна? Хувийн. Тэнд нэг 50 хүн байлаа гэхэд 5% эзэлж гин үү? Эсвэл зүгээр харснараа 1 хүн зүүсэн байна, 5 хүн зүүсэн байна, 3 хүн зүүсэн байна гэд. Ирсэн үү? Автобусаар ирээгүй юу? Алхаад ирсэн үү? Алхаад ирсэн бол сайн байна.
Би автобусаар ирлээ. Тэгээд харамсалтай нь ёстой 2 3 хүн л маск зүүсэн. Өнөөдөр бүгд том цэс төвчингээл бүгд аюулын харанг дэгдээгээл тэр эмнэлгийн коридорт хүүхдүүд хэвтэж чинь гэдэг зүйлүүд бүгдээрээ л ярьж байгаа шүү дээ. Тэгээ яагаад бид нар өөрсдөөсөө хамаарах энэ маска зүүх энэ дадлыг ковидын цар тахлаас хойш бид нар олон сургамжийг авсан. Мэдээж энд бидний буруу байгаа. Нийгмийн эрүүл мэндийнхэн магадгүй энийг иргэддээ ойлгуулж чадахгүй байна. Энэ олон жилийн турш эн чинь том өнөөдөр эхлэв. Энэ олон жилийн турш. Тэм учраас эцэст нь та бүхнийг уриалж байгаа зүйл маань олон нийтийн оролцоо дэмжлэг та бүхэн маскал зүүчгэд энэ том цэс төвчнөр эсвэл та бүхэн хөнгөн ханиад тусаад бага насны дүүнертэй бусдад одоо ханиадаа халдаах боломжтой. Өөрөө хөнгөө өвдөж болно тийм учраас энэ маска зүүн гэдэг л ганцхан энэ зүйлийг л ойлгоход л бид нар яах вэ? Нийгмийн эрүүл мэндийн том асуудлыг ойлгоно гэж хэлж болмоор. Тийм учраас залуучууд цахилгаан тамхи, янжуур тамхи, архины хэрэглээ гэдэг энэ эрүүл мэндийн эрсдэлд нөлөөлж байгаа олон одоо хүчин зүйлүүд мөн энэ нийгмийн эрүүл мэндэд хамгаалах чиглэлөө, дэмжих чиглэлөө ажиллах олон хүчин зүйлүүдэд та бүхний оролцоо хамгийн чухал шүү гэдгийг хэлээд энэ удаагийн мэдээлэлээ өндөрлөё. Бүгдээрэнд нь баярлалаа.